За тэгэхээр ер нь ялангуяа тэр бизнесийн зээл олгоход бол одоо барьцаа хөрөнгийн шаардлага хит өндөр байна. Тийм учраас бол одоо үл хөдлөг хөдөлгөөс бусад хөрөнгүүдийг барьцаалах боломжуудыг нэг тал руу нь ажиллах хэрэгтэй гэдэг ийм чиглэлтэй байгаа. Бидний авсан одоо Монгол банкнаас, санхүүгийн хорооноос болон одоо Монголын банкны холбоо, Монголын банк санхүүгийн байгууллагын холбооноос авсан одоо судалгааг харахаар ихэнх улсуудад бол одоо жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих чиглэлээр бол тодорхой сангуу тусдаа байгуулсан. Нэгдүгээр, хоёрдугаар зээлийн батлан даалтын одоо сангийн үйл ажиллагааг нэлээд өргөжүүлсэн. За яг одоо тухайн улсынхаа одоо эдийн засгийн бодлоготой нийцсэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих наривчлсан бодлого явуулсан зэрэг ийм олон ажлууд явуулж байж бол яг жижиг дунд бизнесийг дэмжсэн, нөгөө талдаа бол зээлийн хөв бууруулах ийм үр дүнд бол хүрсэн байна. Бидний ажлын хэсгийн зүгээс бол юу гэж харж байгаа вэхээр ер нь бол одоо аливаа бизнес эрхлэгч зөвхөн үйл хөдлөлгөөс хамаарахгүйгээр хөдлөх хөрөнгөө барьцаалах боломжтой байх хэрэгтэй, тоногдох хөрөмж. За мөн дээрээс нь бол одоо худалдаа борлуулалттай холбоотой хийгдэж байгаа гэрээнүүдэд барьцаалж зээлэх боломжтой байх хэрэгтэй. За мөн одоо олон жилийн турш хийгдсэн одоо борлуулалтын худалдаа авалтынхаа түүхэн дээрээ үндэслэл зээл авах боломжтой гэмшлэнгийн ийм боломжуудыг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ ч утгаар бол бид нар бол одоо зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаанд зөвхөн одоо зээл авсан мэдээлэл биш, төрийн байгууллагууд болон одоо хувийн компаниуд хоорондын одоо борлуулалттай холбоотой, худалдаа авалттай холбоотой мэдээллүүдийг оруулж тухайн одоо зээлдэгчийн мэдээллийг баяжуулснараа тухайн зээлдэгч барьцаа хөрөнгөө тавихгүйгээр зээл авах боломжийг бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа. За энэ талаар бол дурдсан ба. За таны дурдсан тэр малыг барьцаалж байгаа асуудал бол бас л байж болохгүй биш, байх ёстой боломжтой зүйл. Зүгээр харин одоо энэ Монгол улсын банкны системд үзүүлж байгаа эрсдлийг бол мэдээж тухайн арилжааны банк өөрөө бол тооцож явж байгаа. Байгаль цаг агаарын гэнтийн одоо нөхцөл байдал бол үүснэ. Энэ тохиолдолд бол одоо нөгөө малын эндэгчүүлсэн даатгал гэдэг ийм бас даатгалын хэлбэр байгаа. Энд хамрагдаж болж байгаа. Нөгөө талдаа зээлийн эрсдлийн даатгал гэдэг хэлбэр бол хамрагдаад явах боломж бол байгаа гэж харж байгаа. За тэгээд тэр зээлийн эрсдлийн зардал дээр бол уул нь Монгол банк 2019 онд тухайн үеийн засгийн газарт болохоор бол энэ зээлийн эрсдлийн зардлыг бууруулахтай холбоотой, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой иргэний хуульд оруулах өөрчлөлтөөр нэлээд олон ийм хуулийн төслүүдийг өргөн барьсан юм билээ. За тэгээд тухайн одоо өнгөрсөн 2025 он хүртэл бол одоо засгийн газраас бол ямар нэгэн зээлийн эрсдлийн зардлыг бууруулахтай холбоотой хуулийн төсөл орж ирээгүй. Тийм ч учраас болохоор бол ажлын хэсгийн санал дээр бол засгийн газраас эдгээр одоо хуулийн төслүүдэд орол танилцуулаач гэдэг хэрэгжүүлэх чиглэлийг бол өгж байгаа. Нөгөө талдаа болохоор бол энэ их усүрийн зардлыг бууруулах чиглэлээр ажлын хэсгээс болохоор бол энэ тодорхой юм зээлийн хөв бууруулах багц хуулийн төслүүдийг бол саналыг бол оруулахаар ажиллаж байна гэж хэлмээр. Сайн зэрэг гүшүүн тодруулъя. Соронзмал гүшүүнэ би нөгөө малыг ерөөсөө барьцаанд авахыг буруу гэж хэлээг байхгүй. Авж байгаа нь эрсдэл байгаад байгаа маа. Энийг хууны дампуурлын асуудлыг ч гэсэн одоо ярихад хэцүү байгаа юм байгаа нөхцөлчилсэн шүү. Энэ өөрөө ингээд олон нийтэд буруу мессеж өгч гээд байна. За би бусад таны саналуудыг бол дэмжиж байна. Жишээ нь одоо факторингийн гэрээ гэж байдаг. Манай иргэний эрх зүй, арилжааны эрх зүйд маш том нөлөө үзүүлж боловч манай арилжааны банкуд энэний ач холбогдлыг ойлгохгүй байгаа. Хувийн хвшлүүд нь ойлгохгүй. Факторингийн гэрээг амжуулах ганц юм маань өөрөө иргэд төсвийн хөрөнгө оруулалтад яг цаг тухайдаа бас төрийн сангаас мөнгө шилждэг байж амилдаг. Магадгүй энэ төсвийн хөрөнгө оруулалтаар энэ сургуулийг барих гэж байгаамаа. Би одоо яг мөнгө нь 30% хүрээд ирэх юм бол ороод ирнэ гэд гэрэн дээр байгаа ямиг банк барьцаалаад мөнгө урсгалаар нь дэмжиж өгдөг. Одоо жижиг компаниудыг. Тэгэхээр төрийн сан дээр очиод энэ чиглэлийнх нь хугацаа нь болоо гүйцэтгэх нь болчиход байхад гүйцэтгэлээр мөнгөний шилжүүлэхгүй удтал юм бол факторингийн ач холбогдол байхгүй нөгөө жижиг аж ахуйн нэгж байгуулагч чинь гэрээ За Соронзмал гүшүүн нэмж хариулъя. За сайн зэрэг гүшүүн маш зөв асуудал санал ярьж байна. Ялангуяа одоо Монголын банкны холбооноос тэр банк санхүүгийн болоод холбоос тэр энэ авлагтай холбоотой факторингийн холбоотой хилээ хэдэн саналууд ирсэн байгаа. Ялангуяа энэ факторингийн асуудлыг бол зээлийн мэдээллийн санд оруулах, нэмэгдсэн үртгийн албан татвартай холбоотой асуудлууд байгаа. Энэ авлага өглөг хоорондоо шилжиж байгаа асуудал дээр тэгэхээр эдгээр асуудал дээр бас ингээд тодорхой арга хэмжээ авч өгөөч гэсэн ийм саналыг бол ирүүлсэн. Үүн дээр нь бол ажил хэсэг ажилланаа гэдгийг таван хэлье.